Энэ удаагийн дугаараар уулзч чадаа бас баяртай байна. Тэгээ энэ удаагийн дугаараар болохоор бүх цаг үеийн хамгийн шилдэг оноо авчдын нэг болох Kevin Durant болон Carmelo Anthony-гийн талаар харьцуулт бэлтгэсэн байна. Тэгээд KD Melo хоёрын фэнүүд маш их байдаг. Тэгээд KD Melo хоёрыг маш их харьцуулдаг. Адилхан шидэгч, адилхан одоо супер оноо түүхч, тэгээ адилхан SF барилдаа тоглодог гэх мэтчлэн ер нь бол маш олон шалтгаанаар ер нь бол KD Melo хоёрыг хооронд нь харьцуулдаг. Тэгээд за харьцуулт руугаа орцгоё. За нэг мэдээж стат те. Тэгээд KD болохоор 32 оноо, 6.4 assist, 8 rebound, 1.8 block, тэгээд 1.4 steal тус ер нь бол дундчилсан байна. Тэгээд торгуулийн шидэлтийг 90.5, 3 шидэлтийг 45%-тай, тэгээд довтлооны өвн 56%-тай байна. Тэгээд нэг тоглолтод хамгийн ихтэй 39 минут тоглож чадгаар байна. За тэгээд статын хамгийн чухал үзүүлэлт бол нэмэх хасах нь KD-ийн 4771 байна. Харин Melo болохоор 28.7 оноо, 4.2 assist, 8.1 rebound, 1.8 block, 1.3 steal ер нь бол тус дундчилсан байна. Харин торгуулийн шидэлтийг 89%-тай, 3 шидэлтийг 42.4%-тай, тэгээд довтлооны өвн 48.1 байна. Тэгээ нэг тоглолтод хамгийн дэдэлтэй 38.7 минут тоглож чадах юм байна. Тэгээ статын хамгийн чухал үзүүлэлт буюу нэмэх хасах нь нэмэх 1528 байна. Тэгээд дундчилж болох статаараа ялч KD илүү байгаа болохоор KD-д 1 оноо өгч KD 1 оноогоор тэргүүлж эхэллээ. Хоёр тул тэ хэн нь илүү сайн оноо төгч вэ те. За тэгэхээр KD болохоор 1061 тоглолтод заяа 1061 шүү дээ. 28929 оноо авсан заяа. Харин Melo болохоор 1260 тоглолтод 28289 оноо авсан байхгүй. Тэгээд бодоод үзсэнгүүт KD яг нэг тоглолтод 27 оноо авсан гэж бодъё заяа. Тэгээд 1061 тоглолтод 28 авсан заяа гэсэн. Харин Melo нэг тоглолтод 22 оноо авсан гэж бодоход 1260 тоглолтод 28289 болж байгаа. Тэгээд KD яг энэ нэрчээрээ доор аяж 428 тоглолтод тоглоход LeBron-ы статик ч ер нь бол гүйцэд ирэх боломжтой гэсэн миний тооцоололоор бол гарсан. Тэгэхээр ер нь бол ойлгомжтой байгаа юм шүү дээ, тийм. Тэгээд хэн сайн оноо төгч вэ гэхээр угаасаа л KD л байна л та. Тэгээд KD дахиад нэг оноо өглөө. За тэгээд 3 болохоор хэн илүү сайн шидэгч вэ, тийм. Тэр KD болохоор тгээс 3 фитийн зайд болохоор 74.2%-тай. 3-аас 10 фитийн зайд болохоор 46.7%-тай. Тэгээ 10-аас 16 фитийн хооронд болохоор 47.7%-тай юм шидэж байна. Тэгээ дундчлаа үзэхгүй 56.2 болж байна. Харин Melo болохоор тгээс 3 фитэд 59%-тай, 3-аас 10 фитэд 34.9%-тай, 10-аас 16 фит болохоор 41%-тай шидэж байна. Тэгээ дундчлаа үзэхгүй 49%-тай болж байна. Яг NBA-с болохоор клатч цагийг 4-4 үеийн хамгийн сүүлийн 5 минут эсвэл яг 2 багийн оноо нь 5 онооны зөрүүтэй байхыг хэлсэн. Тэгээд KD плей-оффд оруулсан клатч оноогоороо Kobe-тэй зэрэгсэд ирсэн. Тэгээд яг clutch time гэж яг тооцогдох цагт KD 1812 шидэлтийг одоо амжилттай хийсэн байна. Үнэхээр амар. Тэгээд яг clutch time гэж тооцогдох цагт Melo KD-гээс арай их оруулсан ч яг хочод нөлөөлөх одоо шидэлтээр KD арай илүү байсан. Тэгээд арай сайн шидэгч нь KD болохоор тэгээд KD-д ээлжид нэг оноогоо өгөөд KD ингээд 3 оноотой боллоо. За дөрөвт мэдээж тэгээд шанал уралдаанууд тэгээд Steph байгааг бол KD 2 авраггүй гэж ярьдаг. Тэгээд KD байхгүй байсан бол бас Steph 2 авраггүй бас байж болно шүү дээ тийм. KD тэгээд жоохон жижиг хөлтэй байсан бол бас 3 аврагтай ч хийж болох байсан. Тэгээд KD 2 аврагтай, 2 финалийн MVP-тэй бүр гэснээр MVP-тэй 14 удаагийн All-Star, 2 удаагийн All-Star-ын MVP, 6 удаагийн бүх NBA-ийн 1-р баг, тэгээд 5 удаагийн бүх NBA-ийн 2-р баг, Rookie of the Year авч ирсэн. Rookie-гийн 1-р баг тэгснээр онооны авраг болж ирсэн байна. Бүр 4 удаа, 2 удаагийн бүр 50-40 клубын тэг хүн тэгснээр топ 75 тоглогчийн нэг гэж байгаа байхгүй юу. Бүр одоо юу ярих вэ энэ тоглогчтой. Тэгээд Melo болохоор авраг авч байгаагүй хамгийн шилдэг тоглогчдын нэг гэж яригддаг. Тэгээд Melo болохоор 10 удаагийн All-Star, 2 удаагийн бүх NBA-ийн 2 дугаар баг,
4 удаагийн бүх NBA-ийн 3 дугаар баг. Тэгээ онооны авраг бүх рүүкигийн 1-р баг. Тэгээд NBA-ийн топ 75 тоглогчийн нэг юм аа. Тэгээд ер нь KD үеэс үед өөрийгөө 6 хэсгэж худлаа ярьдаг байсан шүү дээ. Тэгээд Олимпийн үеэр ингээ харангууд KD Embiid-тэй ч 100 байхгүй юу? AD-гээс өндөр тий. Тэр 6.11 гэдгийг ер нь сүлд хүлэн зөвшөөрсөн ч гэсэн бараг 6.1-ээс ч өндөр юм магадгүй заяа. Тэгээд энэ дугаарын үнэмлэхүй ялагчаар Kevin Durant гэж. Тэгээ уусаа KD яач утсан үнэхээр амар юм байна уу? Тэр өөрийн тоглолттой харьцуулахаар тоглож ялагч KD.